Кэнэ бидний хөөрөх хэмэх гэж байгаа хайрын хэвхэсэг болвол илүүтэйгүүрэн хатан ноён хүмүүн үрсэн хайрын тухай байх учир түүнийг л илүүтэйгүүр хөөрөх нь онох болов. Хоёр үрээс нэг үйл хэргийг асууя. Хоёр үр маань дурлан хайрлаж байв. Дурлан хайрлаж байсан. Ялангуяа баг болчир насандаа дөнгөж өсөж төрөж явахдаа бас хатан ноён хүмүүний одоо хатан хүнийг хараад одоо шохоорхон дурлан тэгэл одоо тиймэрхүү зүйлүүдийг бас их мэдэрч ирсэн, их л бодогддог байсан. Бүх үйл явдал, бүх хэлж байгаа үгнүүд нь бас таалагддаг. Тиймэрхүү зүйлүүдийг бас мэдэрсэн борлаа. Хэдэн хавартай та хамгийн хэргүн дурлан хайрлаж байв. 10 хавартай да. Тэгэхдээ тэр бол илүү шохорхол талтай байсан. 16 хавартайд болохоор яг тухайн хүнийг бас ингээд тухайн хатан хүнийг одоо ингээд шинжээд танаад мэдхийнсэн гэдэг юм хүсэлтэй ийм бодолтойгоор илүү их дурлан шохорхож байсан. Өөрийнх нь хувьд болохоор олон яг анхны шохорхол бол өсвөр наснд байсан. Гэхдээ яг миний хувьд яг анх удаа хүн хайрлсан гэж одоо би хайрлсан гэж тооцох юм бол яг 20 хавартайда анх эрэгтэй хүнд яг чин сэтгэлээсээ хайртай болж исэн. Тэгээд тэр хүнийгээ ч гэсэндээ одоо яг миний амьдралын анхны хайр юм байна гэж боддгоо буурлаа. Тэрнээс өмнөх тэр шохоорхол өсвөр насны тэр зүйлсийг бол яг хайр гэж боддгоо. Тэгвэл хоёр үрээс асууя. Хамгийн хэргүүнд энэ хүмүүн хайртай болсон байна хэмэдэг яаж мэдэрсэн юм өөрсдөө? 10 хавартай үеийнх болохоор сэтгэл их догдолж исэн, их баярлаж хөөрч тэгээд бас тэр үед санахны их л ичдэг байсан юм аа. Тэр хатан хүнийг хараад их л ичдэг байсан. 16 хавартайтай болоод арай нэг юмны очиг мэдээд ирэхдээ илүү их шунаж одоо тэр хүнтэй илүү их хамт байх юмсан, илүү их одоо юу гэх хөтлөөд явах юмсан гэдэг ч юм уу, илүү их шунж исэн, тийм шунал одоо хөдөлж исэн гэх юм уу, тийм мэдрэмжүүд төрж исэн санагдаж байна буурлаа. Би яг сайн мэдгүй байна буурлаа. Одоо санахгүй байна. Агуул хэдийгээр сэн анзарж эхэлсэн юм. Нөгөө нэг эр хүн, тэр эрэгтэй хүн миний төлөө гаргаж байгаа үйлдэлүүд нь энэ хайр юм байна ч юм уу те. Яг миний төлөө гаргаж байгаа тэр шийдвэрүүд нь, миний төлөө хийж байгаа тэр үйлдэлүүд нь өмнө нь хүмүүстэй ч юм уу одоо миний эцэгтэй, миний ах нартай ингээд дүүцхээргүй тийм үйлдэл, зоримог үйлдэл гаргаж ирсэн учраас энэ хайр байж магадгүй байна гэж илүү тэр үйлдэлээр нь тэгж анх шинжижсэн, мэдэрчсэн. Үрдэгүүл хайрлан урлаж эхлэх үеэлд ямар үйлдэл тэргүнд гаргасан юм бэ? За дахиад нэг хоёр анзаараад мэдэрч эхлэв. Тийм үрж. Энэ үрд нэг ингэн дурлаж дээ хэмээх нэг анзаараа догдлоо тэмүүлээд мэдэрч эхлэв. Тэгвэл түүнийг яаж үйлдэл болгосон? Хамгийн зэрэгүнд ямар үйлдэлийг бий болгосон? Одоо цагийн үрс бид нар хайрлж гин гэл тэгэл байдаг гэсэн. Яг хайрлж гин гэдэг үйлдэл бас ингээд дөнгөж одоо ингээд бодоод үзэхээр
яг ямар үйлдэл байсан бэ гэх юм бол миний хувьд бол санаа тавих үйлдэл байсан юм болов. Одоо тэр хүнд ямар санагдаж байгаа бол хэцүү байгаа болов, сайхан байгаа болов гэд тэр хүнд анхаарлаа хандуулаад санаа тавьж байгаа л үйлдэлийг ер нь бид нэр хайрлаж байгаа үйлдэл гэл айгүй ерөнхий утгаар нь яриад яваад ойлгоод байсан юм шиг санагдаж байна. Тийм байна борлаа. Өөрдөгөл хамгийн тэргүнд тэр ноён үрээс ямар үйл хэргийг мэдэрж байсан юм бэ? Ямар үйлдэл өрж хамт гаргаж байсан юм бэ тэр? Нэгдүгээр болохоор цаг хугацаагаа зарцуулж исэн. Завгүй байсан ч гэсэндээ зав гаргаж байгаа нь хамгийн ихний сэдвүүрээсэн. Тэгээд дараа нь болохоор ингээд яг хол зайд байсан ч гэсэндээ ингээд огт уулзаж үзээгүй. Тэгээ хол зайд байсан ч гэсэндээ ингээд надад хэрэгтэй тусламжийг яг боддоор үзүүлж исэн гэх юм уу? Одоо эрүүл мэндийн үед би өгдөнгүүт ингээд танил хүнээ явуулаад ингээд эмнэлэг төвтүүлэх ч юм уу. Тэгээ дараагийнх нь том үйлдэл нь болохоор Монголд 10 жил ингээд байхгүй байжгаад тэгээ яг нэг намайг надтай одоо уулзахын тулд яг Монголд ирж исэн яг тэр үйлдэлүүд ингээд ирэх ямар ч боломжгүй нөхцөл байдал ингээд ажил карьер бүх юм хаяад яг Монголд ирж исэн тэр үйлдэлүүд нь яг тийм за хайртай юм байна гэд яг тэр мэдрэмжийг өгч исэн. Хагуул хамгийн эртний хүмүүн төрлөختөн үүсэн байх үеийг хэлд хайр ямар байсан бол. Өөрөс таадыг өдөгөө болов хэл үйлдэлүүдтэй хөдөл сэтгэл хөдлөлүүдтэй мэдрэмжүүдтэй үг хэллүүдтэй эхэл ариун үйл хэрэгүүдтэй байгаа. Тэгвэл эрцэг мөчлөгт энэ хайр ямар байсан бол? Өөрөс юу хэмээн төсөөлж байна? Ингэж бодож ин буурлаа. Одоо байгалийн зөнгөөрөө нөхөн үрж өгье гэдэг нэг хүний нэг юм хэрэгцээ байгаа та тийм ээ. Тэгэхээр одоо ижилхэн хүүстэй хүмүүс үржих боломжгүй байгалийн хуулиараа эсрэг хүүснүүд л үржих боломжтой учраас хамгийн эхлээд үржих гэдэг зорилготойгоор эсрэг хүүснээ сонирхож байгаа. Тийм зөнгөөрөө гэх юм уу? Тэгээд харин ямар эсрэг хүүснийг сонгох вэ гэдэг бол одоо ураг удмаа хэрхэн сайжруулах вэ гэдэг зорилго дээр үндэслэгч гэдэг юм уу? Тэгэж бодож ин буурлаа. Хамгийн эхлээд хүний нөгөө үржих зөнгөөс л үүсэлтэй болов уу? Тийм. Миний хувьд бас яг адилхан байна. Үржих гэдэг одоо хамгийн эртний тэр хүмүүс болохоор бас бидний үе шиг ингэж их одоо сэтгэл үйл хөдлөл гаргахаас илүү хамгийн түрүүнд бол үржих гэдгийг л одоо үйлдэж явсан байх гэж бодож байна. Хүмүүн төрлөختөн хамгийн тэргүнд үүсэн бий болох үе хэлд болуулаа. Үрс таадын нэг айгтар домог байдаг ая. Нэг хатан ноён хоёроор нэгэн олоод олсон хоёроор нэгэн учран бий болж нэгдэлээд нэг модон дээр хүрэн очиж нэг амттан нэг хуваан хүртлээд могоогорн ирээд хийгээд үл хэрэг байдаг ая. Тийм ээ буурлаа. Үрс таадын хамгийн эртний хайр дурлалыг бол түүгээр л төсөөлдөг шүү дээ. Тэгтэл энэ хүмүүн төрлөختөн үүсэн бий болох цаг мөчлөгтөөгөн яг зэрэгцэж энэ хайр хэмээх үйл хэрэгчин үүсэн бий болсон байж байдаг. Энэ хайр хэмээх үйл хэрэг цаг мөчлгүүдэд их ондон өөр үйл хэрэгүүдээр үүсэн бий болж ховсон өөрчлөгдсөн. Хэв хэлбэрийн үйл хэрэгээр. Хатан ноён хоёр үрсийн хайр инэрлийн үйл хэрэг бол үрсийн айлдж байгаа зөв хамгийн нэргүүлж өр удам ураг төрлийн үлдээх үйл хэрэг буюу энэ махан биеийн нөхөн үржих хэмээл
боожлох энэ үйл хэрэгүүдээс улбалж үүсэн бий болсон нь үнэн. Дахин шууд л нэгэнтэйг нөхцөлдөж боожлох үйл хэрэгээр энэ үйл хэрэг үүсэн бий болоогүй. Яагаад гэмэвэл энэ үйл хэрэг шууд л нэгэнтэйг нөхцөлдөж энэ л үсэн боожлох үйл хэрэг бий болох юм бол тэр дунд ямар ч хайр инэрлийн үйл хэрэг байхгүй буюу мэдрэмжийн үйл хэрэгүүд бий болно шүү дээ. Тэгэхээр энэ хайрын үйл хэрэг хүмүүн нөрлөгдөн үүсэн бий болохоос ч үрдээр буюу энэ аратан амьтдын доторч энэ хайрын үйл хэрэг байж үүсэ. Нэгийг өмгөөлөн хамгаалах, нэгийг хүндлэн дээдлэх, нэгийг тэрл хамаарах буюу хариуцлагаар энэ хайрын үйл хэрэгүүд хамгийн дөрвөнд бий болсон байж үүдэг. Өгөдөг энэ тэр бүлүүдэд амьтдууд байна яа. Жон шавууд сүргээрээ шогшолох амьтдууд эдгээрийн үйл хэрэгүүдэд их тодор илэрдэг. Амьтд хүртэл нэгийг олох, нэгийг таалах, нэгэндээ дурлан татагдах үйл хэрэгүүд бий болдог. Тэгэхээр энэ үйл хэрэгүүд бий болж байгаагийн учир шалтгааны цаад амин чанарч юу байна вэ хэмэвэл хоёр өөр төрлийн сүнсэглүүд нэгэнтэйг учирж байгаа хэл буюу хатан ноён хоёр төрлүүд хоорондоо нэгийг олж байгаа үйл хэрэг бий болж байгаа. Үүний илэрэл бол их харвин төрлөөр шинжигдэн илэрж болдог буюу зарим мөрсүүдүүд бол нэгийг хүндлэн хайрладаг. Чи зөвхөн миний зөвхөн чиний хэмэж нэгийг хүндлэн хайрладаг. Энэ хүндлэн хайрлах хайр дотор бол их харвин төрлөөрөн байгаа. Буюу халамжилан хайрлах, эсвэл хамаарж хайрлах, эсвэл нэгэнтэйг ойр байхаар хайрлах, эсвэл нэгэндээ татагдан хайрлах хийгээд их олон төрлийн хайруудын дотор бий болдог. Тэгэхээр юу гэлдэг хэмэх гэж байна вэ хэмэвэл энэ хүмүүн дөрлөгтөн үрсүүдүүд хамгийн нэргүнд нэгэнтэйг тэр олбогдон татагдахтан өрөөдмөн үлдээх зөв. Тэгэхдээ шууд тэгэн үлдээхийн төлөө учраагүй. Тэд нэгийг олон мэдэрж, шинжиж, харж, таниж хоорондоо учирдаг. Энэ нь юу гэлдэж байна вэ хэмэвэл ямарваа нэгэн эрх мэдлэлээр давуу ирэхээр хайрыг мөн авж байсан үе хэлүүдүүд байж үүдэг. Буюу өнөөхөө өдгөө цагт үрс цаадын мэдхээр тэр богтлох эр цагийн хүмүүн дөрлөгтөн үүсхийн үе хэлд бол эдэж тэжээлээр тэр ноён хатныг өөрийн болголон авуулах буюу эдэж тэжээлээд хэрэглэл үйл хэрэгүүд тэр хатан үр давчирж өгөж түүнийг өөртөө авдаг мөн богтлохтой дөгөм нэг арга байдаг байсан. Тэгтэл энэ нэгэндээ татагдан хайрлагдаж нэгийг олоож байгаа үрсүүдүүд буюу нэгийг шинжиж харж танин мэдж түүнтэйг учирсан үрсүүдүүд байгаа. Үүнийг бол нэгийг хүлээн зөвшөөрсөн үрсүүдүүд буюу бүтэн хайртай хүмүүн үрсүүд. Бүтэн биш хайртай үрсүүдүүд байж үүдэг. Энэ нь бол өнөг үрс цаадын энэ цагт айлтлаад байгаа тэр өнчин хайр буюу нэгэн л хайрладаг хайр. Энэ нь тэр богтлох булаах эсвэл нэгнээс илүүтэйгүүрэн татан авах үйл хэрэгүүдийг
айлдаж байгаа юм. Буюу илүү хүчтэй тарийн үрийг татан авж өөрийн болгож хайрлах хайр байна. Энэ талх хайр болвол дотор нь их хэрвэн олон янзуудад байгаа. Зарим үрсүүдүүд нь талх хайраас бүтэн хайр болж хувирдаг. Тэгтэл зарим үрсүүдүүд бол талх хайр хэвээрэн орсоор дуустдаг. Талх хайр хагархай буюу байхгүй болж дуусах тохиолдлууд байж байдаг. Тэгэхээр хүмүүн төрлөختөнгийн их үүсгэлд энэ хоёр төрлийн хайр хоёулаа байсан. Энэ хоёр хайраас гадна бас нэг хайр байгаа. Ямар хайр байх вэ? Нэг нэгийг шинжиж, нэг нэгэндээ татагдан нурлаж хайрлсан юм байна. Өнөөх нь нэг нь өнөөхтөн хайртай. Буюу аль хоёр үрийн аль нэг нь хайртай, өнөөх нь хайргүй хайр. Тэгвэл өөр ямар хайр байх вэ? Бас нэг хайр байна. Хоёулаа бие биендээ хайргүй гэхдээ нэг үүрэг хариуцлагаасаа болоод хамт амьдрах шаардлагатай болсон. Тэр хайр юм уу? Тэнд хайр бий болохгүй шүү дээ. Тэр хамтдаа амьдарч байгаа л хэлбэр шүү дээ. Хамтдаа оршиж байгаа, нөхцөж байгаа л үйлдэл. Энэ бол хайр биш. Сайн уухгүй байна бол. Эзэрхийлэх хайр буюу нэг үрд сэтгэлтэй биш, нэжгээд үрд сэтгэлтэй. Нэжгээд үрнж нэг үрийг сэтгэлдээ тань хайрлах хайр буюу сүргийн хайр. Буурсаа нөгөө нэг олон их нэртэй байх энд орох уу? Орно. Сүргийн хайр хэмээдэг нь юу вэ хэмээвэл? Өвгөн тэргүүний хатандаа ч хайртай. Тэргүүний хатан маань надтай ч хайртай. Бид хоёрын дунд хайр байна. Өвгөн дунд хатандаа ч хайртай. Дунд хатан маань ч надад хайртай. Энд бас хайр байна. Өвгөн баг хатандаа ч хайртай. Баг хатан маань ч надад ч хайртай. Энэ бол эзэрхийлэх буюу сүргийн хайрын үйл хэрэг болж байгаа юм. Тэгтэл сүргийн хайр бол нэг бэрхтээ үйл хэрэг нь бусад үйл хэрэгүүдээс салгахгүй бол болдоггүй. Тэр нь юу вэ хэмээвэл дассан сэтгэл, шохоор хөл эсвэл татагдж байгаа бүхэлд нь хайр хэмээгээд хүлээж яваад тэдгэрийг бүхэлд нь энэ сүргийн хайр руу эндүүрэн дунгах аюул байж байдаг. Тэгэхээр энэ л гурван төрлийн хайр энэ хүмүүн нүрлэгтэнгийн цаг мөчлгүүдэд бүхэлд нь байгаа. Үрсийн энэ хайрын үйл хэргийг хатан үеийн үрс хүмүүн хоорондын энэ хайрын үйл хэргийг дотор нь их олон төрлөөр л хувааж байх шиг байна. Хатан үеийн үрсүүдүүд хэмээж байна. Сонирхон шохоорхож байгаа үрсүүдүүд хэмээж байна. Дурлалцж байгаа үрсүүдүүд хэмээж байна. Эсвэл хамтдаа оршилон амьдарч байгаа амьдрагчд хөл. Ямар юм хэмээл? Хамтран амьдрагч дөө? Хөөе. Хэмээгээд их л олон алдар цуутай болгон хуваагаал баг шиг байна. Хүмүүн төрлөختөнгийн энэ хамгийн нэргүүний хайрууд болвол
элүүтэйгүүрэн нэгэгээ сонжиж хайрлсан хайрууд элүүтэйгүүр ноёлдог. Боёо үнэн хайруудууд элүүтэйгүүрэн ноёлдог. Баян ханхай дээр байгаа амьтдын дотор ч энэ гурван төрлийн хайр гуруула байгаа. Тэгтэл энэ гурван төрлийн хайраас гадна энэ амьтдын дотор байдаг нэг үйл хэрэг бол хайрын орон зайгүй амьтдууд бас байгаа. Боёо хайрлах ямар ч үйлдэлгүй нөхцөн орших үйл хэрэгтэй амьтдууд байдаг. Тэдгээрүүдэд бол хайр хэмээж хөөрөхгүй. Энд бол үржихэн үйл хэрэг тэнд бий болж байна. Тэгэхээр хүмүүн төрлөختөн хамгийн тэргүүнд хайр төрлийн үйл хэргүүдэд бий болоход бол энэ нэгийг халамжлах үйл хэргүүдээр их даруун дагуур илэрдэг. Учир юунд хэмээвэл тэр цаг мөчлөгт хүчрхэг ноён хүмүүн хамгийн илүүтэйгүр байдаг. Бусад ноёдуудаас ангөр ангнаж эсвэл ямарваа нэгэн эдэс тэжээл эсвэл ямарваа нэгэн нөмөрлөн оршлох оромж эсвэл ямарваа нэгэн эдэдлүүдийг захин бэлдэлэх нь харин ноён хүмүүний үүргээр бий болсон. Өдгөөч энэ үйл хэрэг Монголын энэ өрн доторх өрсөн хайр сэтгэл дотор өвлөгдөн ирсэн байж байдаг. Харин юу вэ? Ноёд өрсүүдүүд нөргөн голомтойгоо захин бэлдэж хатад өрсүүдүүдийг бэрэг уулган авдаг ёс тэгэнд шингэн үлдсэн байна. Хат ноён өрсүүдүүд нэгийг хайрлан энэрхтэн их олон төрлийн үе шатуудыг давдаг. Ямар үе шатуудыг давдаг вэ хэмээвэл хамгийн тэргүүлээд татагдаж эхэлдэг хүмүүс. Энэ татагдах үе дотор хэд хэдэнтэй шатуудууд нь байгаа өрс таадын айлтгаар. Хамгийн тэргээгээд ямарваа нэгэн өрсийг анзаарна. Анзаарахаар хүмүүс хэрэгдэг вэ? Хэрэгдэг өрсүүдүүд ямарваа нэгэн өрсүүдүүдийг ингээ анзаарахад хэрэгдэг. Яаж яг танихгүй өрсийг ингээ учир нь танилцаж андуудууд бол өн цагт өрсүүд таад. Тэгэхэд яаж хэрхэн тэр үрийг ингээ ажин шинжидэг. Хайр дурлалын үе хэл рүү ороогүй байгаа шүү. Зөвхөн og танихгүй хоёр өрс бэйнтэйг таарж байгаа. Яаж хэрхэн шинжидэг юм өрсөд? Хамгийн түрүүнд болохоор одооны өрс бид нар бол гадаад үзмжээр нь л шинжиж байгаа. Тэгвэл тэр үзмжийн дотор нь юуг нь шинжилж байгаа юм? Хэлбэр галбар, өнгө зүсийн Ямар хэлбэртэй байвал таатай юм? Ямар хэлбэртэй байвал таагуулах? Энэ борлоо хүн хүнээс шалтгаалаад бас өөр баха. Тэгвэл өөр чамд ямар хэлбэр галбартай таатай байдаг юм бэ? За. Надад бол хамгийн түрүүнд бодож байгаа нь надаас жижигхэн биетэй байвал зүгээр. Хэлбэр галбар гэх юм бол өөртөө тохирсон тэгээд яг юм зөв хэлбэртэй гэх юм уу? Зөв хэлбэр хэмээдэг нь ямар юм? Одоо хид тонхай биш, хид тарган биш. Эсвэл бол зөв эрүүл тийм шинжтэй гадаад өрхтэй байвал надад таалагддаг гэх юм уу? Хэлбэр нэм юм байна. Тэгвэл зүсээс нь ямар зүстэй байвал таатай байдаг юм уу? Хамгийн түрүүнд зүс гэх юм бол арьс цайвар арьстай байвал илүү байх. Надад мөн дээрээс нь цэгцтэй цэвэрхэн байвал
бас их анзаарэгддэг. Тийм зэгцтэй цэвэрхэн тийм байвал бас их анзаарэгднаа борлоо. Цэгцтэй цэвэрхэн цэвэрэрстэй. Тэгвэл өн цагийн ноёд үрсүүдүүд ямарваа нэгэн үрстэй учир нь золгологтой юуг нь хамгийн хэрэгүүл шинжидэг бол хатан үрсээс хэлбэрийн юм байна, зүсийн юм байна. Зүсэн дотор бол өр бол арсыг нь шинжих юм байна. Яг дөнгөж уулзаад гэх юм бол хамгийн гадна үзмжийг нь л шинжих баха. Уулзаад ярил бас ярьж байгаа юм бас их нөлөөтэй. Цаашаа хөөрөлдөх болоогүй байгаа шүү. За. Зөвхөн гадна шинжинээс өдгөө өн цагийн үрсүүдүүд юуг шинжидэг вэ? Хатдууд. Өн цагийн үрсүүд ер нь ихэнх нь ноён хүмүүс бол өмссөн зүйлс нь одоо хэр зохимжтой вэ? Бас эдийг бас харах бах. Нэг талаараа. Зөвхөн тухайн хүний биеийг нь бас хараад өнгөрнө гэж бол байхгүй бах. Мөн давхар гаднаас нь харж байгаа юм чинь өмсгөл зүүсгэл эдийг нь бас харах бах. Тэгээ бие яаж авч явж байгааг нь л харах бах та. Одоо жишээ нь надад бол их тийм гоё цэх суудаг ч юм уу, эсвэл нэг юм бие гоё цэх авч явдаг, цэгцтэй тийм хүмүүс алаас их анзаарагданаа борлаа. Яг ярилцаж үзээгүй хүнээ гэх юм бол тэгвэл өн цагийн хатдууд ноёдуудаас юуг нь хамгийн нэргэн шинжидэг юм? Өн цагийн хатдууд ноёдуудаас хамгийн нэргэн юуг нь шинжидэг юм? Хэр чадвартай вэ гэдгийг нь хардаг. Харин юугаар тодорхойлох юм бэ? Одоо сурсан сургууль, боловсрал тэгээд хийдэг ажил гэх юм уу. Түүнийг чин хөөрөж байж тань мэдэхгүй л. Гадаад үзмж. Тэгвэл ингэдэг борлаа. Яг нэг олныг өрн төлөөлж чадахгүй гэхдээ харахад эмэгтэй хүн ямар ч байсан өөрөөсөө том биетэй хангар цээжтэй эрэгтэй хүнд илүү татагддаг. Тэгэхээр өн цагийн хатдууд ноёдуудын цээжийг хардаг болж таарах нь. Цээж ишээ уурлаа. Одоо ингээд нэг том биетэй одоо ингээд өөрийг нь аюул ирэхэд хамгаалж чадахгүй гэх юм уу? Тийм хангар сайхан биетэй байвал өөр юуг нь шинжидэг бол? За үрийнх нь хувьд бол юу яадаг юм аа? Одоо нэг өмссөн зүүснээр нь айгүйх шинжихийг оролддог гэх юм уу? Одоо нүдний шилтэй хүн байх юм бол за жоохон номын талдаа хүн байдаг ч юм уу те. Одоо байгаа найзтайгаа болохоор найз залуутайгаа өрн болохоор ингээд нөгөө сороочхон цамц өмссөн. Тэр нь юу вэ? Тэр нь одоо одоо цагийн одоо сэхэтэн гал биш ээ. Нэг одоо яг номын хүмүүсийн хувцалдаг нэг хувцаслалт байна л да буурлаа өнөө гарагт. Яг тийм хувцлалттай байсныг нь хараад за ямар ч үсэн толгоогоо ажилуулдаггүй юм байна гэж шинжих. Тэгээд дууны өнгө зэрэг ер нь эмэгтэй хүн бол эрэгтэй хүнийг илүү тийм бүхэллэг шинжээр нь харж дүгндэг юм шиг санагдаг. Цогцоор нь одоо ерөнхийдөө сайхан эрэгтэй ингээд сайхан монгол ирүүн ч юм уу гэж харах юм бол одоо ингэр дээр нэг ганц толб болвол за явах те ганцхан толбочтой юу ч болсон юм билээ гэж эмэгтэй хүн тэгж илүү бүхэллэг шинжээр нь ингэж хардаг юм шиг надад санагддаг. Би бас найзыгаа яг тэгж харж исэн. Тэгэхээр өнөө цагийн хатад бол бас яг л тэгдэг баг. Ерөнхийд нь за ямар хуу зан ааштай байна, олон дунд бие яаж авч явж гин, дууны өнгө нь ямар байна гэх зэргээс нь л шууд дүгнж шинждэг дээ буурлаа.
Tungalaa. Эртэг мөчлөгд хүмүүн төрлөгдөн үүсэн бий болоход бол ямарваа нэгэн үрс таадын үнэн цагийг шиг тэгэн сонгон эсвэл шинжиж эсвэл ийм хэлбэр дүртэй ийм галбиртай юм хэмээх тэр барагтай бол хараад байдаггүй байсан. Учир юу нэмэвэл тэр хүмүүн тэр ноён хүмүүн өөрийг нь авны шогшож чадах нь үгүй нь хэмэдэг хүмүүн төрлөгдөнгийн үйлслэлийн үеэл хамгийн илүүтэйгүрэн онцолдог байсан буюу хамгаалах үйл хэргийг бий болгож чадахгүй юу хэмэдэг итгэлийг хатан хүмүүс мэдэрдэг байсан. Тэр цаг мөчлөгт бол илүүтэй хүчрэх нь хатдыг сонгон шэлж авах тохиолдлууд элбэг байсан. Цаг мөчлгүүдэд ховсон өөрчлөгдөж буюу овг утгын захиргаалалтын үеэл рүү буюу эхэн наад үе рүү бун ирэхэд бол хэнэн илүүтэйгүр үйлдэл хөдөлгөөн өрнөөж байгаа үйл хэрэг эрдэм мэдлэг урд үе чадвар чадамж дүр айл аягуутай байна уу хэмэдгүүдийг шинждэг. Овг утгын үеэлээс нь нааш өгшөлж улс орны цаг мөчлөг рүү хүрэн ирэхэд бол ямар удам угсааны ямар овг утг аймаг их ямар үйл хэргийг өрнөө чадах чадвартай хүмүүн мөн тэр хүмүүний өөрийн сүнсглийн чадвар чадамжийн буюу тэр бэлэг ертөнцийн үйлсүүдийг арга ертөнцид суралцсан таниж чадсан хүмүүн байна уу? Хийгээд илүүтэйгүр үйл хэргүүдийг нь овг утгийнх нь эхэс дээдсүүдтэй хамтар шинжин сорж эхэлсэн. Түүгээс нааш эргэж улс орны бутрлын үеэлүүдүүд рүү хүрэн ирэх юм бол хатдуудыг богтлох үйл хэргүүдэд илүүтэйгүр байсан учраас тэр хатан үрс ямар үйл хэргүүдтэй ямар чадвар чадамжтай хэмэдэг сураг бараа анирыг нь дуулаж түүнийх нь ардаас нь шогшолж барин авах буюу богтлон авах тохиолдлууд эхэлбэг байсан. Тэгэн бүр хожимоо бун ирэхэд бол манжин үе хэлээд бол энэ овг утгын үрсүүдүүдийг хэр үйл хэргүүдийг өрнөөх чадвар чадамж тэнхэл тамиртай байна хэмээгээд үйл хэргүүдийг нь шинжин сорж үздэг болсон. Хийгээд энэ хүмүүнийг шинжин сорих үйл хэргүүдүүд цаг мөчлгүүдэд өөр байсан буюу тэр цаг мөчлөгт ямар үйл хэрэг илүүтэйгүр оройлож байсан бэмэдгээс нь улбаалж энэ хатдууд ноёдуудыг шинжин сонжих танин мэдэх хүмүүн үрсийг анзааран ажих үйл хэргүүд нь өөр уулзах. Үрс таад маань бол үрсийг тэгж ариун дагавар шинжиж таниж чадах үйл хэргийг бий болгож дөнгөөгүй. Яагаад вэ хэмэвэл үрсийг шинжин сорж үйл хэргүүдийг танин мэдэж байгаа үрсүүдүүд бол их гэрхай байх ёстой. Энэ эрцэг мөчлөгт үрсийг буу үрсийг ямагт шинжин сорж шалгаж үйл хэргүүдийг нь мэдэн авдаг байсан буюу энэ эрцэг мөчлөгийн өвгөн маны оршин тогтнолж байсан хөнгөрний үе хэлээс үед бол үрсийг яаж хэрхэн шогшолж байгаа ямар үйлдэлийг өрнөөж байгаа махан биегээ яаж хэрхэн аван шогшиж байгаа ямар хүмүүн өрвөө хэмээдэг нь өөрийнх нь тэр алс хол байсан ч өрнөөж байгаа үйлдэлээр нь ажиглагдсан шинжигддэг. Тийм ч учраас тэр үрийг танин хөөрхөөсөн үрдээр ямагт үрсийг нь шинжиж энэ ямар хүмүүн бэ хэмээдэг нь анзаарагддаг. Тэр үрсийн алхалж байгаа алхаагаар тэр үрийг ямар хайш авиртай хүмүүн тэр үрсийг өөрийн махан биеэ аван шогшиж буй байдал буюу намблаг байдал
үйл хэрэгээр нь тэрэг хүмүүн хэрэг сэтгэлийн хамиртай хүмүүн хоёр мутраа савуулж байна уу хаялж байна уу хэрэг холоор ингэн савлан шогшилж байна уу хийгээд үйл хэрэгүүдийг нь хүртэл танин мэдэх боломжтой. Тийм учраас энэ хүмүүнийг хайрлах хайрын эхлэл болвол тэр үрсийг шинжихээс эхэлдэг. Айхтар гэрхэ шинждэг үрсүүдэд өн цаг мөчлөгт байгааг өвгөн мань мэднэ. Үрсийг дээрээс нь эхлэн доош хүрээд доороос нь дээш хүртэл урдаас нь нарагшин ардаас нь урагшин хүртэл бүхнийг шинжин зорддог үрсүүдэд байдаг. Энэ хүмүүнийг шинжиж байгаа үйл хэрэг бол тэр хүмүүн хэн хэмбэ хэмээх ажиж болох хамгийн том үйл хэрэг байдаг. Буюу хайр харах үйл хэрэгээс эхлэж бий болж болдог. Үүний нэг тод илрэл болвол хатан хүмүүн үрийг нарт дэлхийд мэндэлүүлэхэд үрийг хамгийн нэргүүнд хараж асгарталаа маярлан малимэрдэг. Хайр тэр үеэлд хамгийн хүчтэйгээр ориглон молиглж байж үүдэг. Буюу эхүүрийн хайр энэ илрэл тэндээс эхэлдэг. Үрс тад эргэн тунгаагаар хатан ноёдн үрсэд дурлаж хайрлаж эхлэхдээ хамгийн нэргүнд харахаас бүхүүл хэрэг нь эхэлдэг. Тэгэхээр харахгүйгээр тэр үрсэд дурлаж болох уу хэмээвэл болдог. Яаж хэмээвэл дуу хоолоогоор нь тэр үрийг мөн хайрлаж буюу шохоорхож эхэлж болдог. Тэгэхээр үрсийн энэ хайр хэмэж байгаа үйл хэрэг бол хүмүүний таван мэдрэгүүгээр тавуулангаар нь мэдрэгдэж байж хайр бөхөлөгддөг. Үрс та таван мэдрэгүүтэй харах хүмүүн мэлмэгээр үйл хэрэгүүдэд дурлаж хайрлаж шохоорхож тэмүүлж эхэлдэг. Одоох нь бол сонор үрс таадын сонор. Тэр үрийн үйлдэж байгаа үйлдэлийг сонордох эсвэл дуу аваа хөг аялгуу чимээдүүдийг гаргаж байгаа чимээдүүдийг сонордож үрс тад сонороор хайрладаг. Хутаах нь үнэр үрс тад үнэрээр үрсийг хайрлаа. Энэ бол хүмүүн дөрлөгтөнгийн урд төрөл буюу аратан шинжээс энэ таван мэдрэхүүд хамгийн хүчтэйгээр үлдсэн шинж нь бол энэ үнэр байж байдаг. Зарим үрсүүдэд бол би үрсээс үнэрийг мэдэрдэггүй, үнэртэйгүй, би үнэрийн сайтар шинжээгүй л хайрлаа дурлсан штэ л хэмэдэг. Тэгтэл үрс тад ямарваа нэгэн байдал үйл хэрэгээр хүмүүн татагдж хайрлаж дурлагтан энэ үнэрийг нь мэдэрсэн байж үүдэг. Өөр бүхэн үнэрийг гаргадаг. Өөрөөс. Тэр үнэрийг бусад үрстэйгээ тэгж ариун тагуур давтагдахгүй. Тэгтээ төстэй үнэртэй үрсүүдэд нэг голомтон дотор байх тохиолдлууд байх. Гэхдээ өөр бүрээс гардаг энэ хөлс буюу энэ аршааны үнэр үрс таадын энэ эрчим буюу энэ махан бийчин эргэлдэж байгаа бүхэл өнөг тэр шэмүүдийн солилцлын үйл хэрэгүүдээс ялгарн бий болж байгаа энэ үнэр. Удаах нь үрс таад хүмүүнийг хайрлагтаа ямарваа нэгэн байдал үйл хэрэгээр амталсан байж.
Амтлаг хэмээдгийн үрс таад өнөг хошуудыгаа нийлүүлэх болвол байх л баг. Тэгэхдээ өөр нэг амтлаг үйл хэргийг үрс таад бий болгодог. Энэ нь юу вэ хэмэвэл хатан ноён үрсүүдэд хажуу дэрэгдээ эсвэл ойр тойрондоо байхад нэг нэгийг амталж өгч байдаг. Яаж амтлах бол энэ бол эдэ ундаалгаар намтал. Үрс таадын өрнөн бий болгож байгаа эдэ ундаалаг үйл хэргүүдийг өнөг үрсүүд чинь хүртэлнэ. Боёо зарим үрсүүд бол хатдын эдэ ундаалаганд нь дурлаж татагдаж эсвэл ямарваа нэгэн тэр үрсийн богшин бий болгодог ямарваа нэгэн агтай шаргал байх юм уу? Шим байх юм уу? Үйл хэргүүдэд татагдсан байж үүдэг. Тэгэхээр энэ үрс таадыг тэр нэгийг амтын мэдрэгүүгээр мэдрэх үйл хэргүүдээс болов эдэ ундаалга байгаа мөн нэгнийг хэл амаараа мөн мэдэрдэг. Үнэрлэх, үнсэх үйл хэргүүдээр үрс таад мөн дурлаж болдог. Сүүлийн мэдэрх үү юу? Энэ бол хөрөлцөх мэдэрх. Энэ хөрөлцөх мэдэрхүүгээр үрс таад энэ хайрын үйл хэргийг хамгийн хэрүүн дагуур мэдэрдэг. Зарим үрсүүдүүд бол мэдрэх дургуул хэмээдэг. Тэгтэн дургу байх юм бол хажууд нь хүмүүн байхгүй байхад хайрлахгүй яах. Их холоор удаан байгаад хайрлаад байхгүй. Тэгэхээр хэр удаан тогтолго. Тэгэхээр энэ мэдэрхүү хэмээх үйл хэрэг бол үрс таадын хайрыг хамгийн их бөх болгож өгдөг үйл хэрэг. Хажуу дэрэгд нь байхад нэгтэйгэн хүрэлцэх, шүргэлзэх, эсвэл элен таалах, ойр байх үйл хэргүүдэд үрс таад дурлаж байж үүдэг. Буюу эдгээр таван мэдэрхүүдээр авж байгаа, мэдэрж байгаа мэдрэмж бүхэн чинь үрс таад ингэн хайрын үүр хэмээдэг чинь үүдгэн бий болгож өгдөг. Харин ямар хайрын үүрийг үүдгэн бий болгох вэ хэмээдэг нь ямар хайрыг үүсгэх вэ хэмээдгийг чинь тодолж өгнө. Зарим үрсүүдүүд болвол ямар хайрыг үүсгэхээч мэдэхгүйгээр мэдрээл шогшоод байж үүдэг. Тохиолдлууд байна энэ хайрыг. Ягдл зарим үрсүүдүүд бол энэ нүрийг заавал би хатнаа болгоно, энэ ноёныг би заавал ноёноо болгоно хэмээж туйлыг тунгааж хайрладаг ч хайр байдаг. Тэгэхээр энэ хайрын үүр хэмээдэг үйл хэрэг болвол үрс таадыг таван мэдэрхүүгээр чинь мэдрэгдэж үүсэж бий болно. Таван мэдэрхүүгээр чинь мэдрэгдэж мэдэрснийг шинжиж амжаагүй багтаж үүссэн байж болдог. Үрс таад өнөөх би юу юм бэ? Би анхны харцаар дурлсан хэмээх үгийг сонирдож байв. Сонирдож исэн буурлаа. Тэгвэл энэ юу юм? Хараал маш их тийм хүчтэй мэдрэмж мэдрэх юм бол маш ихээр татагдах, тухайн үндэ татагдах одоо тийм мэдрэмж хайр дүрх, хайрлах тийм сонжох, одоо сонирхох, шохоорхох тийм их хүчтэй л мэдрэмж анхны харцаар анх уулзаал төрж байгаа тэр үйл явц агшин юм болов. Тэгэхээр энэ өнөг таван мэдэрхүү гэж мэлмигээр дурлаж байгаа үйл хэрэг.
Техник аюутэйгүрээ хүчрэхээр тэр мэлмигээр дурлсан байж байдаг. Тэгэхээр өвгөн маань юу хэмэх гэж нөгөө хэмэвэл энэ 5 метр хүүгийн аль нэг нь ноёлж дурлаж болдог. Тавуулангаар нь хүмүүн 5 метр хүүгээр дамнуулаад дурлаж болно. Эсвэл аль нэгээр нь илүү хүчрэхээр мэдэрж дурлаж болдог. Тэгэхээр энэ хайр хэмээх үйл хэргийг нэг үгээр айлдаж болохгүй үйл хэрэг. Нэг ухаандаа бол хүмүүний мэдрэмж мэт. Өнөөх ухаандаа бол үрсийн энэ ямарваа нэгэн татагдж байгаа таталцал мэт. Өнөөх үйл хэргэндээ бол сүнсглийн орших үе мэт. Эхэ том үйл хэрэг. Техник нэг ухаан байдаг. Хүмүүнээ хэрхэвч зүгээр нэг дурлаж хайрладаг. Энд сүнсглийн ямарваа нэгэн холбоос холбогддог учраас үрсүү түүнийг мэдэрж байгаа хайр байдаг. Үрс таадын сүнсглүүд хоорондоо холбоотой. Үрдийн нөрөлдөө энэ цаг мөчлөгдөө түүнийг мэдэрхүүд дээр танин авснараа энэ холбоосоо илүүтэйгүрээ хүн анзаарж байгаа. Тэгэхээр үрсийн энэ хайрын цаад учир болвол үрс таадын сүнсглийн холбоосуудад байгаа. Жия тунгав. Тунгаж ина буурлаа. Жия хайр хэмээх үйл хэргийг хоошид хөөрөлдөн дотроо өөр хэв аягайл үйл хэргүүдээр нь ялган хувааж хөөрөх байлгүй. Навган мань бол хайр хэмээх үйл хэргэнд нэг үгээр айлдаж бол барахгүй. Ямарваа нэгэн хайр ийм үйл хэргээр ингэн нөхцөлдөж, ийм үйл хэргээр ингэн бүтэж, ийм хэм дараагаар бүтэн хэмээж айлдвал их л ариун үйл хэргүүдийг хөөрөх баг. Тэгэхээр энэ хайр хэмээдэг үйл хэрэг бол өөрөө нэгнийхэн сэтгэлд хүрж байгаа үйлдэл байж байдаг. Мөн тэр хүмүүнийг эсвэл тэр оршихууга хүндлэж байгаа хүндлэлч байж байдаг. Хүмүүндээ дасаж хайрлан дутагдж нэгийг мэдэрж нэгэнд илүүдэгдэж их л олон үйл хэргүүдээр улбаалагдаж энэ хайр өөрөө бүтэн биелийг олддог буюу маань миний хайраа хэмээгээд ингэн гаргаад ирчихдэг бүхэл хэд бол биш. Хайрыг бүрдүүлэхэд оршихуд хамтдаа нэгэнтэйг уусан нэгдэлэх л үйл хэрэг байгаа юм. Тэгэхээр энэ хайр хэмээх үйл хэргийг бол дан ганцхан ийм учиртай хэмээгээд айлдаж хэм бол их л мөөхөр үгээр тодлогдох баг. Хүмүүнийг хайрлах таан энэ сэтгэлийг нь хайрладаг. Тэгэхдээ мэдэрхүүдээр татагддаг. Хайрыг олон үйл хэрэг учраас өвгөн маань үйл хэргийг энэ хүргээд л бар явда. За гэлээ буурлаа. Битлээ буурлаа.
Дараагийн сэдв нь одоо хаашаа чиглүүл танд